2013 оны 7 дугаар сар хамтран амьдрагчийнхаа нууц амаргийг 75 удаа хутгалж амь насыг нь хөнөөв. 2014 оны 2 дугаар сар 4 настай охиныг төрсөн эцэг хойд ихэн зодож амийг нь хөнөөв. 2013 оны 11 дугаар сар алтан хүүгийнч нь хамтран амьдрагч эмэгтэйгээ 72 цагийн турш зодож хөнөөв. Олонний цочирдуулсан эдгээр хэрэгүүд бүгд гэр бүл төлөвлөлт салалттай холбоотой байсан тухай үзэгч та бүхэн санаж байгаа. Гэр бүл төлөвлөлтгүй мэдрэг мэдээлэл маруухан байгаа нь олон хүн хосоо буруу таньж олон дахин салж ард нь мөн тооны хүүхдүүд өнчирч үлдэх үндэс болж байхаа гэхэд хэлдэхгүй баха. Татварын байцаагч нарын гих 2013 оны 7 сард гарсан хэрэг гарсан жилээс эхлээд гэр бүл төлөвлөлттэй байх залууд хосоо бүрэн таньсны дараа амьдрал эхлүүлдэг байя гэх ухаарлын үгс хөвөрч ерөнхий боловсролын сургуулиудад хичээл ордог болгоё. Нийгмээрээ анхаарай гэж Лозунгийн шинжтэй үгсийг хэлж эхэлсэн. Өнөөдөр ч энэ тухай салалтаас үүдэн гарч буй хор уршийн тухай мэрэгжилтнүүд хэлсээр л байна. Гэхдээ сургалтын хөтөлбөрт энэ талаар туссан хэсэг нь асуудалтай. Хэдэн настайгаа жишээлх юм бол гэр бүл зохиож болох байж гэдэг юм. Магадгүй хувийн өөрсдийн асуудал мөн байх л. Гэхдээ яг энэ дүр зураг, яг энэ тооцоо судалгаа, за энээс болоод ямар үр дагаврууд үүсэж байгаа вэ гэдэг ийм ажлууд хийгдэж байгаа ч юм уу эсвэл орж байгаа сургалтууд л ерөөс харагдахгүй байна. Тэгэхээр бид нар дандаа л гал унтраах гэж дандаа л тэр асуудлыг нь зохицуулж хөрөнгийн маргааныг л хуваарлаад байна үхвээс биш тэнд одоо ургаад байгаа зэрлэгийг яаж үнцэр нь байхгүй болохгүй л гэдэг асуудал. Бид өөр хүүхдээ гэр бүл болоход нь хэрхэн бэлтгэж байгаа юм бэ гэдэг асуудалч байна тий. Тэгэхээр энэ олон хүчин зүйл байна. Тэгэхээр одоо боловсролын байгууллага хүртэл анхнаасаа бага насны одоо хүүхдүүдийг цаашд нэрэдүүд эцэг их болно гэдэгт хэрхэн бэлтгэхээс ахуулаад анхаарах хэрэгтэй байх л да. 10 жилийн сургуулиас нь гэр бүлийн боловсролын талаар хичээл оруулаад тэгтээ ерөөсөө хүн амьдралд нь хүний хань гэж ямар чухал байдгийг гэр бүлийн үнэт зүйлс гэж юу байдгийг эхнэр хүн ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой, нөхөр хүн ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой. 10 гаруй жил ярьсан энэ асуудал боловсролын системд хичээл болж ороогүй, өнөөж гэр бүл болж хариуцлага гэдгийг таниулан мэдүүлэх хичээл хөтөлбөр байхгүй гэж албаныхан хэлж байна. За бид нар удахгүй бас боловсролын ерөнхий газартайгаа хамтарч энэ чиглэлээр бас энэ багш нарыг бас энэ чиглэл рүү сургах чиглэлийн үйл ажиллагааг бол зохион байгуулах гад бас ингээд ярилцаад одоохондоо ингээд байж гин. Тэг ер нь бол цаашдаа бол бүх шатны сургалтын хөтөлбөрт нь энэ гэр бүлийн боловсролын хичээлийг үе шаттайгаар заавал одоо оруулж өгөх нь зүйтэй юм байгаа юм. За одоо цэцэрлэгийн тэгээд дунд сургуульд нь оюутан болсон ч байсан. Тэг ер нь одоо насан туршдаа заяад гэр бүл болсон байсан ч гэсэн гэр бүлээ одоо зөв төлөвлөөгүйгээс за одоо хань нөхрөө зөв сонгоогүйгээс одоо залуучуудын одоо гэр бүлийн амьдрал бол их одоо асуудалтай болж штэ тий. Боловсрал чи ер нь хамгийн том хүмүүжил гэхгүй ер нь боловсрал гэж хүмүүжил гэж ойлгож байна. Одоо бид нар хүүхд сурахаас илүү хүүхд хүмүүжүүлэх нь чухал байдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж бидний одоо гол барьж байгаа бодлого болвол одоо мэдлэг, чадвар, хүмүүжил дээр суурилсан цогц чадамжийг хүүхд бүрд цэцэрлэгийн нас сургуулийн өмнөх боловсралаас авахуулаад ингээд ерөнхий боловсрал, мэрэгжлийн боловсрал, дээд боловсрал, насан туршийн боловсролын хүрээнд энэ боловсролыг бид нар бий болгох хэрэгтэй хүмүүжлийн. Үндэсний статистикийн хороо Монгол улсын нийт хүн амын тоо 3 сая 400 мянга. Өрхийн тоо бүс аймаг нийслэл хот хөдөөгөөр 920,165. Гэрлэлтэй аймаг нийслэлээр 16,118. Гэрлэлтэй цуцлалт 3,391.
Гэр бүл салалтаас үүдэн бага насны хүүхэд өнчирч байгаа олон тохиолдлуудын нэг нь дээр дурдсан статистик бол шүүхэд хянан шийдэгдэж бүртгэгдсэн статистик. Харин үүний цаана олон хүүхдийн нулимс хагацал бий. Нэвтрүүлгийг бэлтгэхдээ бид бага бахт нь эцэгийнхэн салсан эргэн гээтэй уулзсан юм. Түүнийг 12 настай байхад аав нь өөр хүнтэй сууж охин ээжтэйгээ үлджээ. Эцэгийнхэн салахаас өмнө үдэш бүр гэрт нь хэрүүл маргаан болдог тул охин орой бүр айж үдшийг өнгөрүүлдэг байсан гэх. Харин амьдралд аавгүй өнгөрүүлсэн түүний өдрүүд харанхуй шөнөөр хөтлөх хөнгөө бүдчиж явахдаа ижил байсан гэж тэрээр ярьсан юм. Бүтэн амьдрал гэдгийг тэр мэдэхгүй, элэг бүтэн гэр бүл ямар байдгийг ч мэдэхгүй учраас хоёр ч удаа гэр бүл салсан талаараа бидэнд ярьсан юм. Харин ойр тойрных нь түүнийг өөртөө итгэх итгэлгүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, бусдын өмнө дүр эсэгдэг гэж тодорхойлсон юм. Энэ байдал нь гэр бүл салсан хүүхдүүдийн тухай сэтгэл зүйчин тодорхойлж хэлсэнтэй нийцж байна. Гэр бүл салтын үед бол хамгийн хохирдог хүн бол гарцаагүй хүүхэд. Хүүхдийн нас бага байх тусам тэр хүүхдийн ирээдүйн амьдрал бол эмгэнэл болж өгдөг. Хичнээн ингээд аав ээж нь эвээр салсан ч, хичнээн хойд аав ээжтэй болсон ч, хичнээн хойд аав ээж нь үнэхээр сайн хүмүүс байсан ч тэр хүүхэд бол насан туршийн сэтгэл зүйн гэмтэлтэй амьдрна. Тэр нь бол үнэхээр таны хэлдгээртэй зан төрхийн өөрчлөлт болдог. За нэгдүгээр айцтай, өөртөө итгэлгүй, готрох хандлагатай, сэтгэл зүйн үед дархлаа суултай, маш эмзэг, юмыг дандаа муугаар, буруугаар хаардаг хандлагатай, ялангуяа эсрэг хүүснийг, гэр бүлийн харилцааг гэх мэтчлэн багасаа юм болчихж байгаа юм чинь энэ тэр хүүхдийн нийгмийн амьдралд бол мэдээж шууд нөлөөлнө. Одоо цэцэрлэгийн хүүхд байх юм бол жишээ нь аавгүй ээжгүй хүүхд байх юм бол ангийнхаа аав ээж нэрэл авж байгаа хүүхдүүдийг хараад дотроо бол юм ил болдог шүү дээ. Тэл ээжээс аваасаа яагаа салсан ингээл хэлсэн ч хэлээгүй ч тэр бол маш том гэмтэл байдаг. Инээс болоод маш их сэтгэл зүйн дарамтанд ордог, сурлагандаа мууддаг, альва зүйлд итгэлтэй ханддаггүй, бусдад итгэлгүй болдог, сул дараа болдог. Маш олон зүйлүүд бол хүмүүсийн ярианаас бол анзаардаг. Тухайн тэр нөгөө ажиллагаанд оролцож байгаа гэрлэгчдээс. Тэгэхээр гэрлэгчд маань нэг гэртээ амьдрахдаа аз жаргалтай хүүхдүүдтэй үлгэр дуурайлал үзүүлэх биш, харилцаа хандлагыг бие биендээ үзүүлж, бие биендээ хүндэтгэлтэй хандж иж, ингэжиж хүүхдүүд маань эргээгээ та бүгдээсээ юм сайн үлгэр дуурайлал авч иж, сайн ээж аав болохын шүү ирээдүйд гэдгийг л бас аягүй сайн ойлгох хэрэгтэй. Мөн эцэгийнхэн салсан хүүхэд гэмт хэрэгт холбогдох эрсдэл үүсдэг байна. Хүүхэд гэмт хэрэг үйлдэх тоо нэмэгдэж учруулж буй хохирол нь өссөн. Өмнөх онуудтай харьцуулахад эмэгтэй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тоо нэмэгдэж байгаа талаар шалтгааныг цагдаагийн байгууллагаас дараах байдлаар тодорхойлж байна. Гэр бүлийн тогтворгүй байдал, салал, хэрүүл маргаантай таагүй уур орчин мөн одоо хүүхдийн анхдагч хэрэгцээ болох одоо хоол хүнсний хэрэгцээг нь хангаагүй мөн одоо хайр халамжаар дутаасан тийм ээ энэ бүх байдлууд одоо гэмтэргүүлэх шалтгаан нөхцөлийн нэг томоохон үзүүлэлт болж өгдөг. Ер нь одоо сүүлийн жилүүд одоо насан турш хүүхдээс үйлж байгаа гэмтэргийг хараад хаар илүү одоо үйлдэл нь бас хор өшиг ихтэй ноцтой илүү одоо ёс суртахуун зан характерын хувьд асуудалтай байх жишээтэй. Мөн одоо эмэгтэй хүүхдүүд өмнөх жилүүдтэй бол харьцангуй одоо гэмтэрг үйлдэх нь тоо зүйл харьцангуй бага байдаг гэсэн бол сүүлийн жилүүд одоо эмэгтэй хүүхдээс гэмтэрг үйлдэж байгаа тоо үзүүлэлт одоо нэмэгдэж байгаа. Шүүн таслах ажиллагааны статистик. Гэр бүлийн тухай хуулиар жилдээ 3,000-аас 4,500 хэрэг маргаан хянан шийдвэрлэдэг. 2019 он 4,449, 2020 он 4,732, 2021 он 3,782 хэрэг хянан шийдвэрлсэн. Эдгээрийн 60% нь гэрлэлт цуцлалт, 10-аас 25% нь тэтгэлэг олгох, 10% нь эцэг тогтоох. Гэр бүл цуцлуулж байгаа хосууд хүүхдэд асран хамгаалах эрхийг шүүхээр шийдүүлдэг хуультай 7-оос дээш насны хүүхдээс саналыг нь авдаг. Шүүгч нарын хувьд энэ бол хамгийн хэцүү шийдвэр байдаг бөгөөд хуулийн залт хит ерөнхий. Миний хувьд бол яг яахаар хүүхдийн асрамж гэдэг бол айгүй тийм бүр үнэхээр оюун ухааныхээс бас сэтгэл зүрхний асуудал байгаа байхгүй. Дөнгөж харсан эцэг эх хоёрыг шүүгч сая л харж байгаа. Аль нь сайн байж чадах бол
гэдгийг шийднэ гэдэг бол өөр айгүй төвөгтэй нэгдүгээр асуудал. Тэгэхээр ер нь ихэвчлэн энэ хүүхдийн санал асууж байхад бол хүүхэд эцэг их хоёр нь одоо салаад хинтээ амьдрах хүсэлтэй байна вэ гэдээ асуухад бол хоёулантай хамт амьдрах хүсэлтэй байна л гэж хэлдэг. Энэ л айгүй эмзэглэхээр асуудал байхгүй юу? Тийм. Тэр хүүхэд бол хүүхдийн хувьд эцэг их нь хинэн ч одоо энэс ялгагдахааргүй хайрладаг, хайрлуулахыг хүсдэг тийм л хүмүүс нь байдаг. Иргэн бүрэн төгс нөхрөөсөө салаад 1 жил болж байна. Хосууд 9 жилийг нэг гэрт үдсэн. Салаад 1 жил болж байна. Бүсгүйг гэрт нь 2-8 насны 3 хүүхэд нь хүлээж буй. Хүүхдүүд аавыгаа санаж битгэрсэн бүсгүй сэтгэлдээ шарахтай. Мэдээж залуу гэр бүлийн л ерөөсө тулсан амьдралахгүй би тэр нийт жомтой нийтийн байрнаас л хэлсэн. Нэг мах бол нэг хаатай. Үнэхээр би тэрийг сандаг байхгүй. Нэг хааны махтай, нэг чумдаантай хувцастай өөр юм байхгүй. Үнэхээр ингээл залуу гэр бүлийн амьдралаар ингээл би тэр яг ингээл нэгийг хоржлоосоо нийсэн хүмүүс байхгүй. Тэгтээ би тэр хинч хүчлээгүй л те. Үнэхээр би тэр өөрөөсөө сайн дураар ингээд нийсэн хүмүүс те. Тийм ээ. Тэр үед бол би тэр за ингээд мэдээ залуу гэр бүл ямар амьдралыг туулдаг яг л бүгдийн туулсан. Хашаа байшин амьдралаа, ус өсгөө авлаа, мод түлээгээ хагаллаа. Туулдаг амьдралыг бүгдийн тулсан. Яг л ипотекийн зээлээр байр авлаа. Суулгаанд оролцсон ш. Нэг байр чинь тэгэхээр яг л ипотекийн зээлээр суулгаанд оролцоо суулгаанаас байр аваад тэгээд байраа төвчүүлээд сайхан ингээл амьдрал 3 хүүхэдтэй боллоо. Бүтэн амьдрал гэдэг кино хэдэн жилийн өмнө гарлаа. Бараг 2 жилийн 3 жилийн өмнө боловсрол телевиз бүтэн амьдрал гэдэг кино гарч ирсэн тийм ээ. Тэгэхэд манай охин дунд охин маань одоо эцдээс юм бэ миний охин чинь бараг 2 морьтой байсан юм уу та. Манай охтууд айгүй хэлд ордон шүү дээ. Одоо манай хөвөл 2-той хэлд ороог байна. Тэгэхэд миний охин ааваасаа тэгж асууж ирсэн. Аава манай амьдрал ийм болвол яах вэ гэж асууж ирсэн шүү дээ. Миний охин би бүр амар сайн сандаг байхгүй. Тэгэхэд аав нь манай амьдрал хийжээч аав нь хийжээч хүрхтэй аяхгүй. Манай амьдрал бид нар хийжээс салахгүй гэж хэлжсэн юм байхгүй. Тийм ээ. Тэгтэл өнөөдөр хизээч гэж амьдралд ам гарч болохгүй юм байна шүү гэдгийг л би үнэхээр ингээд ойлгочоод сууж байна. Би ч гэсэн хизээч энэ 3 хүүхдийг өнчрүүлнэ гэж гаргаагүй байхгүй. Би хизээч энэ 3 хүүхдийг өнөөдөр аав гэдэг нэрийг би гасна гэж би гаргаагүй байхгүй. Миний 3 хүүхдийг аав гэдэг хүний хүлээж хаалга тогшихыг хүлээж ингээд сууна гэж би бодоогүй л байхгүй. Үнэхээр хизээч гэдэг үгийг л бурхан минь дахижил би амьдралдаа хэлэхгүй шүү гэж боддоо. Бүрэн төгсдөө ижил 70,000 орчим эмэгтэй ганц бие ээжийн амьдралыг туулж байна. Харин 16,000 орчим ганц бие аав байгаа гэж улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ бол аль биесний бүртгэгдсэн тоо бөгөөд үүнээс олон ганц бие эцэг их байхыг үгүйсэхгүй юм. Харин иргэн Жамсран Пүрэв давг 20 гаруй жил ханьсан эхнэрээсээ салаад 2 жил болж байна. Хүүхдүүд нь насанд хүрсэн хэдий ч аавтайгаа холбоотой байхыг хүсдэггүй. Тэг ядаж уцаар ярьдаг байх л болоо шүү дээ. Би бол хүүхдүүдээсээ би өнөөдөр юу ч гоохгүй. Намайг ингэж гэж хамгийн гол уцаар яриад сайн үгээр ядаж баяр яслаа. Одоо би чи 2 жил гарan цагаан сар шинэ жил гэдэг юм чи одоо ингээл одоо яг л ковид 2 жил л дээ. Тэгээд чи одоо ядаж нэг уцаар яриад ааваа сашны минь төргийг бол одоо үнэхээр сайхан мэт чинь тийм юм сонссонгүй шүү дээ, мэдсэнгүй шүү дээ. Та хүүхдүүдтэй гомдохгүйсэн. Би юу гэж гомдох юм бэ? Хүүхдээ юу гэж гомдохгүй шүү дээ. Хүлээлт байгаас. Хүлээлт гомдол бас хүүхдүүдтэй хүлээлт байгаа. Энэ угаасаа цаг нь болоод ирэхээр угаасаа над дээр ирэх байх л гэж би. Яагаад ирэх байх гэж бодож хүн өөрөө амьдрал зохиогоод ирэхээр аяанда ойлгоод нэр аав гэж үг хэрэгтэй юм биш үү би тэгж тэгэл ирэх байх л гэж би тэгж л гордож суудаг шүү дээ одоо өөр. Иргэн Жамсран Пүрэв давгийн эхнэр амьдарч байсан гэрийг нь зарсан одоо өөрөө төрүүлсэн байранд амьдардаг гэж ярьлаа. Амьдралыг хамтдаа жаргалтай элэг бүтэн туулна гэж итгэсэн тэдний амьдрал нэг л өдөр дууссан. Хариуцлага орхигдсон тул сэтгэл хөдлөлд тулгуурлан гэр бүл зохиож байгаа гэх. Тэд одоогийн хууль эрх зүйн орчин бүдэг бадаг цаг үеэс хоцрогдсон гэж шүүмжилж байна. Одоо бидний дагаж мөрдөж байгаа гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. Цаг үе өөрчлөгдсөн тул эцэг эхийн хариуцлагыг сайжруулна, хуулийг шинжилэн боловсруулж байгаа гэж яриад бид 14 жилиг үдэж байна. Тэгэхээр гэр бүлийн тухай хууль бараг 4 дахь парламенттайгаа одоо зоолгоод явж байна мэдээлэл байгаа. Энэ хуулийн төсөл одоо боловсруулагдах шатандаа яваад бараг 10 гаруй жил болсон. Тэгэхээр одоо хууль зүйн амин дээр байгаа юм байна гэж ойлголоо.
агуулга дээр нь одоо танай яамны зүгээс те хамтарч ажиллаж байгаа юу? Бас ямар зүйлсийг тусах ёстой гэж үзэж байна өнөөдрийн нөхцөлөд. За гэр бүлийн тухай хуулийг маш олон жилийн турш ажлын хэсэг гараад ажиллаад явж байгаа бол үнэн. За хилэлцүүлгийн үнэндээ бол би сайд болоод эргүүлэн татсан. Тэгээ яагаад эргүүлэн татсан бэ гэхээр Нямбатар сайдтай бид нар бас ярилцсан. Энэ бол гэр бүл гэдэг бол ердөөсөө одоо анхан хамгийн жижигхэн нэгчүүд манай Монгол улсын тий. Тэгэхээр энэ гэр бүлийн зохицуулалт нь бол өөрөө энэ бүртгэл болоод яг энэ хууль зүйн яамтай салшгүй холбоотой. Гэр бүл салалт, өмч хөрөнгө, за хүүхэд хамгаалалт, тэтгэр тэтгэмж, за ер нь маш олон одоо хууль зүйн иргэний одоо хуулийн хүрээнд маш шийдвэрлэх олон асуудлууд байгаа учраас энийг ердөөсөө хууль зүйн яамтайгаа хамтдаа хийсэн зүйтэй юм а гэдэг агуулгаар эргүүлэн татсан байна. Одоо бас олон шин зохицуултыг зүй ёсоор шаардж байгаа. Тухайлх юм бол тээгчтэй холбоотой харилцаа, тийм ээ. За мөн цаашлаад хүү солилцохтой холбоотой харилцаа гэх мэт ийм зүйлүүд урган гарсан учраас гэр бүлийн тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах. За цаашлаад эцэг эхийн тэр үүрэг хариуцлагыг чангатгах Гэрлийн гэрээ гэдэг ийм одоо шин зохицуулт зайлшгүй шаардлагатай болсон. За гэрлэлтийн гэрээ гэдэг харилцаа бол угаасаа 99 оны 98 оны гэр бүлийн хуульд байгаа. Манайхан төдийл амьдралд бас нэг хэрэгжүүлээгүйгээр яваад сурцсан. Монголчуудын бас нэг тийм амны бэлэг байдаг тийм ээ. Хүмүүс гэрлэж байгаа хүмүүс ирээдүйд гэр бүл салж болзошгүй гэдэг үүднээс гэрэлтийн гэрээ байгуул салвал хэний буруугаар шалтгаалж гэрэл цуцалсан түүнээс үүдэн гарах үр дагаврыг хэн хариуцах өнтер гэдэг ирээдүйг зөвгөнсөн харилцаанд бас төдийлөн бас таатай хандаагүй ирдсэн. Тэгэхээр бид нар энэ болгондоо дүгнэлт хийгээд өнгөрсөн энэ гэр бүлийн хууль одоо хүчин төгөлдрүүлж байгаа гэр бүлийн хуулийн хэрэгжил түүний үр нөлөөлөлд судалгаа хийсний үндсэн дээр гэр бүлийн хуулийг боловсруулах ажил үндсэндээ хийгдэж явж байгаа. Гэр бүл салалттай холбоотой бусад асуудал. Салсан хосуудын 80% нь гэр бүлээс гадуур харилцаанаас үүдэлтэй гэсэн судалгаа байна. Итгэж ханиалсан нөхөр нь үрээтэйж байх хугацаанд нь өөр нэгэнтэй харилцаа үүсгэсэн, хайрлаж явсан бүсгүй нь өөр хүнтэй уулзсан гэсэн гомдолтой хосууд эвлэрүүлэн зуучлагч нар дээр очихын түгээмэл. Бид Баянгол дүүргийн эвлэрүүлэн зуучлах байранд очсон юм. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байгаа тохиолдолд монголчуудын хувьд эхнэр нөгөө жирэмсэн ч юм уу эсвэл төрсний дараагаар те гэр бүлдээ цаг зарцуулахаасаа илүү хүүхдүүдтэй те төрсөн хүүхдтэй цаг зав зарцуулдаг мөн өөрийнхөө гоо сайханд төдийлд анхаарч чаддаггүй байдаг штэ. Тийм зүйлээс бусад хүмүүсийг сонирхдаггүй л гэж бол анзаарэгддэг л да. Тэгэхээр эрчүүд мань энэ үед нь илүү ердөөсөө илүү гэр бүлдээ цаг зав зарцуулж илүү хандаа тусалж тэ хүүхдтэй халамжилж ингэж байх юм бол энэ бол хэсгийн хугацааны асуудал шүүтэй болно бол энийг бас эрчүүд маань сайн ойлгосоо л гэж үлдээ үздэг. Эхнэр хүн хүүхдэд тижээх ёстой, хүүхдэд одоо хуурайлах ёстой, хөхүүлэх ёстой гэдэг бүх үүрэг хариуцлагыг эхнэрүүдэд өгчдөг. Гэтэл эхнэр бол бас хүн лэмчин шин ядарнтай тодорхой зарим нь бол мэдээж яг өөртөө бүх ачааг өөрөө явна. Гэхдээ яг гэр бүлийн одоо ёс зүйн хувьд аваад үзэхэд ч гэсэн нөхрийн оролцоо бол гарцаагүй байх ёстой. Энийг бол одоо яг энэ асуудлаар асууж байгаа хүмүүс бас нилээдгүй байдаг л да. Нөхөр нь араар нь тавилаа, эхнэр нь араар нь тавилаа, өөр хүнтэй явлаа. Яг одоогийн эрүүгийн хууль тогтоомж, за зөрчлийн хууль тогтоомж төр бол энэтэй холбоотой зохицуулалт хараахан тусгагдаагүй байна. Түрүү би өөрчилж хэлсэн. Ёс суртахуун, этик гэдэг зүйл дээр энэ гэр бүлийн нандин харилцаа гэдэг зүйл түлхүү явж яадаг маш эмзэг ийм зүйл юм байна. Тэгэхээр тэр хүн дээр ямар хариуцлага оногдуулах вэ гэхээр нөгөө нийгэм, нөгөө хамаатан цад ах トゥ найз нөхд манай тэрний ихнэр нь ингэ явж ялаа штэ. Нөгөө хүн нэрээ товс өдөө гэдэг шиг тэр хүний одоо нэр төр бусдаас авж байгаа үнэлэмж те ёс суртахуун талаас л хариуцлага хүлээн. Гэр бүлээс гадуур харилцааг ямар нэгэн байдлаар зохицуулж хариуцлага учруулж байгаа вэ? 99 оны 98 оны хуулинд ч гэсэн яг энэ эрх үүргийг бас л тодорхой зохицуулсан байгаа. Энэ ёс суртахууны хариуцлага хүлээлгийа гэдэг. За би одоо ингээ хурлаар орлоо. Өмчийн марган ба гэрлэлтийн гэрээ байх шаардлага. Энийг буцаагаад хуваахад
одоо гарч байгаа асуудлууд бол нөхөр нь гялс ээжийнхээ нэрлүү шилжүүлждэг, аавынхаа нэрлүү шилжүүлждэг. Тэгээ эхнэр нь өөр хамаатансад ах トゥ угийнхаа нэрлүү шилжүүлждэг. Энийг бид нар араас нь нэхэмжлээ гаргаад хилцлийг хүчин төгөлдөр бос тооцоолоод ингээд хөөж бариад буцаагаад авцарж ирж хагаад хуваадаг. Ийм зохицуулт байдаг. Магадгүй гэрлэлтийн гэрээ бол энийг харин цаг хугацааны хувьд өмгөөлөгчийн хөлс зардлын хувьд, шүүхийн зардлын хувьд хэмнүүхээс төрөүний миний дурдсан сэтгэл зүйн гэр бүлийн бүрэн бүтэн байдал энэ нөхцөл төр бол би хангалттай хэмжээнд асуудлыг зохицуулаад гэрэлтийн тоог бууруулчих чадамжтай гэрээ бол гэж үзэхгүй байна. Дээр нь гэрэлтийн гэрээ гэдэг ойлголтыг бид нар ерөн банкн дээр ороод ч юм уу барилга орон сууцны гэрээг зурхтаа шууд зурж байгаа гэрээний соёл гэдэг зүйл дээр бид нар хараахан бас сайн төлөвшөж чадаагүй гэж би бол хөвдөд өгнж байгаа. Тэгэхээр яг гэрэлтийн гэрээ гэдэг зүйл дээр харин ямар хэмжээнд яаж хандахыг нь бол хэлж мэдэхгүй байна. За гэрлэлтийн гэрээ гэдэг зүйл хэдийгээр олон улс дээр ингэж яригддаг боловч манай монголчуудын хувьд бол ёс суртахууны хэм хэмжээнд түлхчээд байгаа мó гэдэг өнцөг бас ажиглагддаг. Яагаад муу өртөм шиг гэрэлтийн гэрээ гэж хийгээд байгаа юм? Салах гээд байгаа мó? За яг энэ гэр бүлийн харилцаа, энэ нийгмийн хамгийн жижиг нэгж болж байгаа энэ харилцаан дээр ёс суртахууны хэм хэмжээ, ёс суртахуун гэдэг зүйл түлхүү үйлчилж, давмгайлж оролцдог. Тийм болохоор тэрэнд одоо бүх харилцааг нь гэр бүлийн тухай хуулиар эсвэл өөр шинэ хуулийг баталж гаргаж ирээд нэмэлт өөрчлөлтөөр зохицуулах боломж хязгаарлагдмал. Эхнэрийнхээ утсыг, нөхрийнхээ утсыг 7 хоногт нэг удаа заавал шалганаач гэдэг юм уу. Нэгсэндээ гэр бүлийн тухай хууль гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулах биш, нэгэн цуцлагдах гэж байгаа цуцлагдсан харилцаанд яаж үйлчлэх вэ, яаж зохицуулах вэ гэдэг асуудлыг зохицуулж холцлогдсон. Одоо дараа үеийг бэлтгэж ийн оруулж байгаа хувь нэмэр ол нөгөө мөнгөөр үнэлэгдэхгүй шүү дээ. Эмэгтэйчүүд хүүхдээ би өсгөөд хүмүүжүүлээд эрүүл байлгаад дахамт наснуудаа асраад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үдээ зэрэгтэй болгоход тэр өөрөө ерөөсөө нөгөө хүртэл мөнгөөр үнэлэгддэггүй байхгүй хөлсгөө хөдөлмөр. Тэгэхээр тэрнтэй дүүцэх хэмжээний тэр буцаага тэр нөгөө мөнгөөр хэмжигддэг эд хөрөнгүүд тэр өмчлөлийн хувьд нь тодорхой нэг дэмжлэгүүд байхгүй болвол буцаагаад нөгөө эмэгтэйчүүд тухайлбал харшаалаад нэг цахим интернет худалдаа хийдэг ч юм уу хамтраад нэг хүргэлт хийдэг ч юм уу хамтраад нэг жижиг кофе шоп эмэгтэйчүүд нийлээд ажиллавал ихээр хөрөнгөө нийлүүлээ гэхээр хөрөнгө байдаггүй те. Тэгэхээр энэ асуудалтаар бид нар нөгөө гэр бүлийн гишүүд эрэгтэй эмэгтэй эцэг эхнэр нөхөр ялгаагүй тодорхой нөгөө нэг хамтран гэдэг зүйл дээр аягүй сайн нэгдчихдэг, хамтран эзэмшигч, хамтран өмчлөгч байж байгаа. Буцаа тухайн асуудлыг эргээд ягаад гэвэл тэр хүн нөгөө тусдаа тэр хөрөнгийг салгаж аваад явхаасаа илүүтэйгээр хамтдаа нөгөө үр шимээс хүртэж хамтдаа бас өөр өөрсдийнхаа сонирхолтой, дуртай, аз жаргал олгодог тэр зүйлүүдээ хийхэд тэр өөрөө дэм болоод байгаа байхгүй тэр хөрөнгөний асуудал нь. Тэгэхээр энийг нөгөө бид нар нийгэмд айгуу зөв тайлбарлаж явахгүй болвол одоо дараа юмыг яаж мэдгүй энэ надад салаа явуучвал би одоо над ямар ч хөрөнгө мөнгө байхгүй гэдэг болгоомжлоосоо илүүтэйгээр би бизнес эрхлэхэд би даасан чамаас тухайлбал би хэрэглийнхаа мөнгөө гуйгаад амирг байгаа байхгүй нөхрөөсөө нэг төрсөн өдөрт найзынхаа төрсөн өдөр тэмдэглэхийн тулд мөнгө гуйхаасаа илүүтэйгээр тэр нь надад нөгөө нэг тэр хүн өгөх нь асуудал биш байгаа ч гэсэн тэрийг байнга ингээд аваад байгаа би хин нэгнээс хараад байна гэдэг сэтгэл зүй өөрөө эмэгтэй юм уу эрэгтэй хүнд байх нь өөрөө бас нэг тийм онц зүйл биш болчиход байгаа байхгүй одоогийн нэг. За манай улсад бол өмч хөрөнгийг хуваах, өмчийн одоо эзэмшил нь эхнэр нөхөр гэдэг юм уу хүүхдүүдэд нь хүртэл одоо оногддог юм бол байхгүй. Жишээлбэл маш олон чинээлэг хүмүүс гэр бүлийн салалт явагдлаа гэхэд хүүхдүүдтэй зүгээр л хуулиар олгогдох ёстой тухайн одоо оршин сууж байгаа аймаг хороо дүүргийн тийм ээ оршин сууж байгаа газрынх нь амжиргааны төвшнөөс тооцсон тэтгэмжийг өгөөл явж байгаа байхгүй. Тэгэхээр чин үндсэндээ бол эн чин гэр бүл болсноосоо хойш бий болгосон эд хөрөнгийг яг адил тэнцүү өмчилдэг, хуваадаг, эрхэн байдаг байх хэрэгцээ одоо хүүхэдтэй болсон бол тэр нь одоо өмчийн ч гэсэн хөрөнгийн ч гэсэн одоо тийм ээ тодорхой хэмжээнд нь өв залгамжлах тэр эрхэн байдаг байх энэ зохицуулт бол үнэхээр шаардлагатай.
олон одоо эхнэрээс одоо өөр хүүхдүүдтэй тохиолдлууд ч гэсэн байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бол өөрөө бас одоо зохицуулах ёстой. А нөгөө талдаа бол зүгээр одоо баян хүнтэй суугаад баян хүний хүүхдийг одоо гаргачих юм бол би одоо баян болчлоо гэдэг сэтгхүүгээр дэлхийд одоо олон улсад бас ийм тохиолдол гардаг учраас энийг ч гэсэн бид нар одоо хуулиар хамгаалах, зохицуулах ийм одоо шинэ үеийн хэрэгцээ шаардлагууд үүсэж байгаа учраас гэр бүлийн тухай хуулийг бас маш нягхур хийж гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталсан. 23 жилийн настай хууль 7 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин хуулийг шинжилэн боловсруулж байна гэж яриад 14 жил өнгөрсөн байна. Харин хөрсөнд нь нийцүүлж шинжлэх шаардлагатай байгаа энэ хуулийн талаар одоо хамгийн ихээр хэрэглэж байгаа шүүгч нартай уулзаж ямар бодолтой байгаа талаар нь бид тодрууллаа. Та хуулийг хэрэглэж байгаагийн хувьд одоо хэрэглэж байгаа хуулийн дээр шинжлэх шаардлагатай гэж үзэж байгаа асуудлууд, тусгах шаардлагатай зүйлсийг ямар асуудал байна гэж харж байна. Тэ яг үнэ гэр бүлийн тухай хууль чинь 1999 онд батлагдсан хууль. Ер нь бол 1990-ад онд батлагдсан хэдэн зуун хуулиудын нэг шүү дээ. Одоо нөгөө хүчин төгөлдөр хэвээрээ байж байгаа хэдэн зуун хуулиудын нэг. Энэ 99 оны хууль иргэний шүүх хууль яг гэр бүлийн маргааныг хянаа шийдвэрлэдэг шүүх байгаа. Одоо 90-ад оны сүүлээр боловсруулагдсан тэр гэр бүлийн хууль чинь бас тодорхой төвшөнд хийдлэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл зохицуултгүй харилцаа их болж байна л гэж ойлгох хэрэгтэй бид нар. Тэгэхээр энийг бол бид нар аль болох одоо зарчмынхаа хүрээнд нөхөд тийм ээ энд ийм зарчим үйлчлэх ёстой, гэр бүлийн эрх зүйд, төрөнгийн эрх зүйд ийм зарчим үйлчлэх ёстой гэдэг үүднээс шүүгч хуульч нар бол хуулийг хэрэглээд явж байгаа. Зохицуултгүй харилцаануудыг зохицуулах ёстой цаг нь болчихсон. За энэний зүгээр жишээнүүдийг тэртээ дөрвөн манай мэргэсэн энэ чиглэлийн салбарын хуульчд бол угаасаа дурддаг. Одоо та хэдийн ч асуултанд ургаж гарч ирэх бах гэрлэгчдийн хооронд энэ төр тэжээнд итгэх гэрээтэй холбоотой харилцаанууд байна тийм. Ер нь гэр бүлийн маргаан дээр миний зүгээр хувийн туршлагаасаа бодоход шийдэхэд бэрхшээлтэй хоёр асуудал байдаг. Хүүхдийн асрамж тогтоох хамгийн хэцүү, хамгийн эргэлздэг. Тэгсэн атла хууль дотор хамгийн зохицуултгүй. Ерөөсөө асрамжийн асуудлаар ер нь баг тун ерөнхий хэд 3хан залтал биш үү дээ. Хүүхдийн асрамжийг шүүгч юу харж тогтоох ёстой юм бэ? Тэгтээ юуг анхаарах ёстой юм бэ гэдэг асуудлаа. Гэтэл тэр чинь өөрөө бүхэл бүтэн одоо хүүхдийн цааш хүмүүжил өсөж хөгжих хэн болох вэ гэдэгтэй холбоотой зүйл байгаад байна. За бас хамтын амьдрагч зүгээр хамт гэрэлтэй батлуулаагүй тэгээд нөө хамтран амьдарч байгаа хүмүүсийн хоорондын харилцаа. Тэр харилцаанаас төрсэн хүүхэд, тэр харилцаанаас бий болсон эдгэрэнгийн асуудал бол яалтж байхгүй бас зохицуулт шаардлагатай асуудлуудын нэг болчиход байгаа. Гэрлэгчдийн гэрээ гэрэлтийн гэрээ болохоор илүү нөө эхнэр нөхөр хоёр хоорондын л гэрээ. Эхнэр нөхөр хоёр хоёулаа гэрлэх үедээ анханасаа бас харилцаагаа урьдчилж хараад тий одоо хоёулаа гэрлэж явах явцдаа эд хөрөнгөө яаж хоёулаа эзэмшиж ашиглах юм? Олж ирсэн ашигаа хоёулаа яаж одоо ингээд бас хуваарлаж явах юм? Хүүхдүүдэд бас яаж асрамжилж халамжлах юм хоёулд энэ минь ганцхан төрөнгөөр хязгаарлагдахгүй гэрлэлтийн гэрээ чи илүү өргөөрөөд байж байна. Гэхдээ эхнэр нөхөр хоёрын хооронд түүгээр ялгаатай байгаа. Өнөөдрийн хувьд бол тэжээнд итгэх гэрээ гэдэг юу бол юунд байгаа. Манай хуулинд байгаа. Гэрлэлтийн гэрээ гэдэг ойлголт нь бол хараахан их орж ирэх байна. За гэр бүлийн хуулийн одоо хуулийг шинжлэх асуудал бол яригадаад одоо хуулийн төсөл ажлын хэсэг бол ажиллаад ингээд үе шаттай ажлууд бол явж байгаа гэсэн мэдээлэл бол бидэнд байгаа. Тэгэхээр эцлэж одоо энэ хилцэгдэж батлагдааг байгаа. Ер нь бол гэр бүлийн тухай хууль маань бол шинжлэгдэж өөрчлөгдөх цаг хугацааны хувьд бол болсон өнөөгийн одоо нийгмийн амьдралын одоо энэ олон талт харилцаанд гэр бүлийн харилцаа ч гэсэн орж байгаа. Тэгээ энэ асуудлаа нийгмийн харилцаагаа зохицуулах хэмжээний хууль байх ёстой. Тэгэхээр тэр асуудал бол дутууд олмог зүйлүүд бас хуулинд байгаа учраас одоо өөрчилж шинжилт хийх асуудал бол хууль тогтоогчийн төвшөнд бол хийгдэж байгаа. Олон жил ярьсан ажил хэрэг болгох шаардлага бидэнд байна. 10 гаруй жилийн турш сургалтын хөтөлбөрт цэцэрлэгт байгаас нь эхлээд гэр бүл гэдэг ямар үндсэнтэй, ямар хариуцлага дагуулдаг болохыг ойлгуулдаг болъё гэж ярьсан энэ хөтөлбөрөө одооноос сурагчдад оруулах шаардлагатай. Нөгөө талаас 14 жил ярьсан гэр бүлийн тухай хуулиа шинжилэн боловсруулж байгаа ажлаа ч мөн эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай. Боловсруулж байгаа гэдэг үг 14 жил энэ хуулийг дагаж явсан гэдгийг энд тодтогох нь зүйтэй байх. Хууль эрх зүйн орчныг сайжруулж нийгмийн тогтолцоогоо анхаарснаар бид олон хүүхдийн ирээдүг аврах чухал ач холбогдолтой юм а.
Иймийн тулд өнөөдөр тгээс та бүхэнд гэр бүл салалтын асуудлыг онцлон хүргэлээ. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.